Бадрал Чимэгээ Systems компаниг энэ жил үүсгэн байгуулсан. Өмнө нь Bolorsoft гэсэн компанийг мөн үүсгэн байгуулж байсан. Өнөөдөр миний энд унших энэ илтгэл бол Монгол хэлний боловсруулалтын ирээдүй гэхүүд одоо Mongolian NLP, Future of Mongolian NLP гэсэн ийм сэдвээр одоо илтгэлээ бэлтгэсний дагуу нэг бэлтлээ. За энд бол тав хүн баг мэдж байгаа бах. Миний нэрийн хуудас болцсон учраас юм болгоны ихэнд за та энийг үзүүлээ гэж одоо хүн болгон хэлдэг. Энд дээр одоо нэг дурдмар зүйл бол энд provide гэдэг үг бол одоо болортол дээр хамгийн их хайгц үг байдаг. Тий. Тэгээ та хамгийн их хайгц үг өгөөч гэж хүмүүс бас нэлээ асууд юм аа. За тэгээд бидний өнөөдөр хүртэл энэ явж ирсэн одоо зам бол хамгийн анхын одоо фонт хийхээс үсгнээс эхэлж байсан. Юм болгон бол гинт үүсэн бий болдоггүй, суураасаа явдаг. За ингээд дараагийн одоо хамгийн том суур болсон зүйл бол энэ төгслөг төлөвт автомат. Энийг та бүхэн хараад ихэнх хүмүүс ойлгож байгаа бах. Монгол хэлний хувьд бол одоо морфологи рич буюу маш их хуурдаг тийм хэлэнд ордог. Тэгэхээр зэрэг энэ монгол хэлний асуудлыг шийдэхэд гараад байсан хүндрэл бол морфологи буюу үг зүйн асуудлыг шийдэх байсан. За тэгээд энэ ямар учиртай вэ гэхээр одоо монгол хэлний нэг нэр үг бол 800 гаруй хуурдаг. Үйл үг нь бол бүр 1000 гаруй явчихна. Яв гэдэг үйл байлаа явлаа, явснараа явснаасаа явдлын ингээд үйл үг болоод нэр үг болоо сүлдээ алга болж өгдөг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд англи хэлтэй харьцуулахад монгол хэл бол нэлээд том челленж сорилт болж исэн. За энийг шийдснээр дараа нь манай дараагийн бүтээгдэхүүн болор дуран гарсан. Энэ спел чекерийг тэр болтол бол манайхан хийж чадахгүй байгаа гэсэн шалтгаан энэ морфологийн асуудал байсан. За энэ дээр бол манай энэ морфологи одоо үг зүйн задаргаа бол яг зөв ажиллаж исэн байна гэдгийг энэ бүтээгдэхүүн бид нарт бол баталж өгсөн. За тэгээд дараагийн энэ одоо монгол бичгтэй холбоотой шийдлүүдийг бид нар бол олон жилийн турш хийгээд ирсэн. Энийг бид нар бол хайж болохгүй бичиг. Яагаад гэвэл өв соёл уламжил гэхээсээ илүү бид нар кирилл бичгийг бариад явж байгаа бол ард нь асуудлыг бүрэн шийдэх гэж бол монгол бичгийг давхар шийдэж явах хэрэгтэй байдаг. За ингээд 2015 оноос ахуулаад одоо бид нар машин learning одоо юу гэх юм машин learning-ийн салбар руу орсон. За энэ дээр бид кодос идүүгээ зэрэг ийм бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсэн. Энэ бүтээгдэхүүний ард одоо энэ дээр бол кодос харагдж байна. За энэ бол одоо түрүүний хэрэгжүүлсэн бүтээсэн автоматаа ашиглаад хайлт хийдэг, мониторинг хийдэг. За энэний одоо зах зээл дээр бол энэ бүтээгдэхүүн хэрэглэгдээд явж байгаа. Одоо шинжилгээ хийгээд явж байна. За түүний дараа бол бид нар энд одоо OCR, Optical Character Recognition гэдэг энэ үнийг бол монгол бичгээр хийж исэн. За одоогийн байдлаар бол бид нар кирилл бичгийг гар бичмлээс нь мөн машины одоо бичгийн машины хэвээс нь таньдаг болгоод ингээ явж байна. Үүний дараа 2018 оноос авахуулаад бид нар deep learning руу орсон. За deep learning-ийг ашиглаж хийсэн одоо систем маань гэвэл энэ дуу яриа боловсруулах Чимэгээ систем байна. За Чимэгээ бол зургийн моделийг энэ одоо convolutional neural network-ыг авиан дээр ажилуулж гаргаж ирснээрээ бол онцлог. Өнөө хүртэл бол recurrent neural network-оор дандаа дэлхийд дахинд одоо энэ дууны авианы боловсруулалтыг шийдэх гэж оролдож ирж байсан. Манай ялгаа гэвэл convolutional neural network-оор оролцсон. Тэгээ одоогийн байдлаар энэ систем маань бол 95% текстээ зөв үүсгэхэд явж байгаа. Өнөөдөр та бүхэнд яг текстэс яриа болгож байгаа манай системийг бол сонссон баг. Энэ яриа болгож байгаа энэ систем бол өөрөө аудио номыг одоо уншдаг ийм стилээр уншсан учраас жоохон ийм шоу моо ийм зингэнт үзүүлбэрийн үед бол жоохон тохирохгүй байх шиг байна. Гэхдээ бид нар бол эмоц нэмнэ, интонац нэмнэ. Дараа нь бол суурэ шийдсэн учраас олон хоолойнууд орж ирнэ. За Чимэгээ системийн дараагийн нэг энэ
онцгой гол хэрэглээнүүдийн нэг бол энэ одоо home automation, яриагаар гэрээг удирдах, гэрэл асаа унтраа одоо юу гэдэг юм бэ? Ийм боломжийг human computer харилцааг хялбаршуулж байгаа. А нөгөө талаас энд одоо давхар одоо authentication батламжлах одоо хэрэглэгч жишээлбэл утсаар ярихад тэр хэрэглэгчийг шууд таниад хоолоогоор нь за тэгээд одоо банкны салбар, үйлчилгээний салбарт бол хэрэглэх ийм захиалгууд нэлээх ирж байгаа. Мөн дараа нь одоо бидний тооцоолж байгаа зүйл бол бид нар бол энэ тестийн системийг халъя гэсэн ийм бодолтой байгаа. Яаж халах вэ гэхээр энэ бол манай боловсролын салбарыг одоо дордуулж байгаа хамгийн онцгой зүйлсийн нэг гэж үзээд за энэ үнийг бол хүн ойлгосон зүйлийг нь одоо шалгадаг, олдог тийм системийг эргэжлээс гарганаа. За мөн дараагийн нэг энэ слайдн дээр харагдж байгаа зүйл бол object recognition. Энэ систем дээр бол зөвхөн манайх гэхгүй одоо IT-ус ахуулаад нэлээд олон газрууд энэ object recognition-ыг хийж байгаа. Тэгэхээр хиймэл оюун талаасаа бид нар нэлээд олон одоо амжилтуудыг гаргаад явж байна. За мөн эх жил бид нар бол энэ machine translation, автомат machine translation. Энэ үнийг одоо Google-ыг бид нар их олон жил харлаа. За тэгээд өнөөдөр бидний амьдралд бол яг бүрэн хэрэгцээг хангаж бол хүчрэхгүй байна. Тийм учраас бид нар өөрсдийгөө хийя гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За энэ бол эх жилийн эхний хагаст гарах болно. За үүний дараагийн нэг бидний төлөвлөж байгаа эх жил гарах гад эхний улирал гарах гад төлөвлөж байгаа зүйл Монгол Siri Personal Assistant. За тэгээ эцэст нь магадгүй одоо план 9-оор бид нар одоо хөгжүүлэгчтэй бүрэн хэмжээгээр ажиллаад ингээд төлөвлөгөөндөө хүрч чадах юм бол эх оны ICT Expo дээр Монгол Ороптыг танилцуулнаа. За баярлалаа.